Өглөөний амгалан айлтгая. Өргөдлийн байнгын хороотой холбоотой сая Бацандан гишүүнийг асуудал өндсөн учраас би энд бас тайлбар хэлэх ёстой гэж бодож байна. Энэ танхим дотор нэг хүн шударга бусд хүн бүгдээрээ аймхаа хөлчхөр гэж бас хэлж болохгүй. Энэ дотор зоригтой шударга үнний төлөө явж байгаа олон мянган хүн байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ 2015 оны 1 сарын 27-ны өдрийн 1-р тогтоолыг өргөдлийн байнгын хороноос гарсан нэг тогтоол байгаа. Тэр нь юу юм гэхээр байнгын хорооны 9-р зүйлийн 9-3 дээр байнгын хороо хилцүүлэг хийх тохиолдолд 900-аас доошгүй дэмжсэн санал авсан тохиолдолд нээлттэй хилцүүлгийг хийх ёстой гэдээ бүр хуульчлаад өгсөн байгаа. Тэгэхээр одоо намайг хууль зөрч гэж хэлээд байгаа юм уу? Би бас ойлгохгүй юм л да. Энэ хөрстэй холбоотой асуудлыг оруулж ирсэн ерөнхийлөгч засгийн газрын эсвэл асуудлаа татж аваад шийдэх ёстой. Надад ч юм уу хууль зөрчүүлэх үйлдэл хийлгүүлэх гээд байх бол шаардлагагүй. Харин хэн нэгнээс айсан юм уу? Эсвэл одоо хүчинд автсан тийм зүйл огт байхгүй. Над руу хэн нэгэн чи ингэж энэ асуудлыг хандааж ингэж хийгээч гэж нэг ч хүн яриаггүй. Харин 8 хүний өргөдөл ирсэн байгаа. Энэ өргөдлийг хүлээж аваад ажлын 3 хоног болж байна. Хуулиар бол 30 хоногийн хугацаанд судалж хариу өгөх ёстой. Харин ч богино хугацаанд 3 хоногийн дотор миний бий болоод байнгын хорооныхаа хуульчтай суужгаад энэ ирсэн 8 хүний өргөдлийг бол маш нухацтай судлаад одоо прокурор руу нэмээд тэр холбогдох хүнлэн албан бичгээр бас хариулт өгөх ёстой юм байна гэдгээр бичиг явуулна гэж бодож байна. Гэхдээ нухацтай судалж байна. 3 хонжинд дөнгөж хүлээж аваад аюулгүй байдлын байнгын хороо мөн өөрөөсөө холдуулаад манай байнгын хороонд саналаа хүргүүлсэн. Бас энийг өнгөрсөн баасан гарагийн 15 цагт манай байнгын хороо хүлээж авсан байгаа. Тэгэхээр энэ одоогоор 900 хүнээс доошгүй санал дэмжсэн санал байж нээлттэй хилцүүлэх хийнэ гэсэн учраас миний би одоо хууль зөрчих бас ирэх байхгүй. Тэгэхээр би хуульчтайгаа маш нарийн ярьж байна. Энэ дээр бас ерөнхийлөгч юм уу засгийн газар эсвэл энэ асуудлаа эргүүлж татчих. Эсвэл гишүүн та өөрөө хүснээрээ бас нээлттэй хилцүүлэх хийх болцоотой бол хийх нь бол хуулийн дагуу байгаа бах. Би тэрийг бол сайн мэдэхгүй байна. Бид бол яг хуулиа бариад асуудалд нухацтай шударга хэн нэгний нөлөөнд автахгүйгээр энэ асуудалд хандж байгаа гэдгийг би хэлмээр байна. Баярлалаа. За хэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд